өнөөдрийн бичлэгээ үргэлжлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн эрэг Японы нийслэл Токио хотын төв байрлах Боуна Вард гэдэг газарт болсон аимшигт хэрэг юм. Энэ нэргийн гол дүр бол Нами Кикучи нэртэй охин. Тэр 2000 онд Ибараки мужийн Хитачи хотод төрсөн. Нами багасаа л маш хөрдөм, инээмсэглэж явдаг, хүмүүс таалагддаг хүүхэд. 2018 он гэхэд 18 наснда Нами үнэхээр хөөрхөн охин болсон байв. Тэр Токио хотын Боуна Вард дахь Японы эмзүү их сургуульд элсэн орч эмзүүчийн 1-р курсын оюутан болсон. Нами цовоо нөхөрсөг заншин нартай учраас их сургуулийн амьдралд маш хурдан тасжээ. Шинэ ангийнхан ахлах курсийнхан гэлтгүй хүн бүртээ амархан найзалж сайхан харилцаатай байв. Нами тоглоом тоглох маш дуртай байсан. Сар бүр хэд хэдэн өдөр тоглоомын төвөдөр орж заримдаа найзуудтай дагуулж тоглодог байлаа. Түүний хамгийн их тоглодог гар утсан тоглоомуудын нэг нь Найз Аавд гэдэг тоглоом. Энэ тоглоомыг 2017 онд NZ компани Японд гаргасанаас хойш үргэлж эхний байрт явдаг байсан. Нами энэ тоглоомоор дамжуулж нэгэн эрэгтэйтэй танилцсан байна. Твиттерээр дагалзаж, тоглоом доторч, тоглоомоос гадуурч байнга мессеж бичиж ярилцдаг болсон. Хоорондын яриа нэг сайн таардаг, бараг бүх зүйлээ хаваалцдаг болсон ч тэд огт уулзж байгаагүй. Бүх харилцаа нь зөвхөн онлайн байлаа. Гэхдээ энэ байдал 2018 оны 11-р сард өөрчлөгдсөн. Тэд анх удаа уулзахаар болсон юм. Нами анхны уулзалтаа догтлон хүлээж байсан. Гэвч энэ өдөр нь түүний амьдралын сүүлчийн өдөр болно гэдгийг тэр огтхонч мэдээгүй. 2018 оны 11-р сарын 1 өдөр Токио хотын Боуна Вардын цагдаагийн газар нэгэн үнээс дуудлага иржээ. 52 настай эрэгтэй хүн манай охин 11-р сарын 20-нд нэг хүнтэй уулзахаар гарсан. Түүнээс хойш алга болчихлоо гэж мэдээлсэн байна. Гэр бүлийнхэн охины айж болох бүх газраар хайсан ч холбоо барьж чадаагүй тул цагдааг хурдан шалгаж өгөөч гэж хүссэн юм. Алга болсон охин бол 18 настай Нами Кикучи. Тэр айлын том доороо нэгдүүтэй. Гэр бүл нь дундаж амьдралтай, ээж нь нэмлэгт ажилладаг, аав нь хуваараа хөдөлмөр эрхэлдэг байв. Нами бага байхад эцэг эхэн салсан тул ээж нь түүнийг болон дүүг нь өсгсөн. Дунд сургууль байхаас эхэлж Нами ирээдүйдээ юу хийхээ бодож эхэлсэн бөгөөд ээжийнхээ ачаар ангаах ухаан, эрүүл мэндийн чиглэл сонирхолтой болжээ. Түүний мөрөөдөл бол ирээдүйд эмч, эрүүл мэндийн салбарт ажиллах явдал байсан. Тиймээс тэр хичээлдээ маш их цаг зарцуулж, амжилттай суралцаар Японы эмзүү их сургуульд тэнцэж мөрөөдлөө биелүүлсэн юм. Их сургуульд ороод 18 наснасаа Нами Токиогийн Касушика Вард гэдэг дүүрэгт байр төрүүлсэн ганцаараа амьдрах болсон. Намигийн аав цагдаа нарт хэлэхдээ бид салсан ч би хүүхдүүдтэй үргэлж хайртай байсан. Том охин Нами надад хамгийн их юм. Бид байн галбаатай байсан гэжээ. Нами гар утастай болсноос хойш аав нь 3 хоног тутам түүн рүү залгаж мессеж бичдэг байлаа. Нами шинэ байрандаа нүгээд байрныхаа зургийг аав руугаа илгээсэн. Чөлөө цагаараа жигнэмэг хийж сурч хийсэн болгоноо зураг аваад аавдаа явуулдаг байжээ. Аав нь боломжтой үедээ Токио руу очиж охиндойгоо хэд хоног хамт байж хотоор зугаалдаг байв. 11-р сарын 19-ний өглөө Намигаас нэг мессеж авсан байна. Ааваа уучлаарай, өчигдөр найзындаа онцгойд өнөөдөр шууд сургууль руу явж байна. Дараа ярья. Өмнөх өдөр буюу 18-нд аав нь хийдэ дуудаа залгасан ч Нами уцаа аваагүй байсан тул мессеж аваад тавьширчээ. Гэвч түүнээс хойш 2 хоногийн дараа аав нь мессеж явуулсан ч Нами хариулаагүй. Удаа үлээгээ залгахад нь Намигийн утас унтраалтай байжээ. Энэ үед аав нь үнэхээр түгшиж эхэлсэн. Тэрээр ээж рүү залгаж Нами гэртээ ирсэн үү гэж асуухад ээж нь ирээгүй гэв. Тэгээд шууд Токиогийн Касушика дүүрэгт байсан түүний байранд очисон байна. Очоод харуул байр нь цовжтой, дотор нь хинч байхгүй. Байрны харуулаас асуухад Нами 11-р сарын 20-ны өглөө хичээлдээ явсан. Түүнээс хойш эргэж ирээгүй гэжээ. Эцэг их нь нөөц түлхүүр авч байр руу орж шалгахад бүх зүйл хэвээ, эд зүйл нь байрандаа байсан. Гэхдээ нэг зүйл сонирн байв. Усны сэнэлэгчин ширээн дээр. Нами хэрвээ удаа хугацаанд гэрээсээ ол явах бол сэнэлэгчээ заавал авч явдаг зуршилтай. Сэнэлэгч нь гэртээ байсан учраас Нами хол явах гэж гараагүй тодорхой байлаа. Эцэг их нь энэ удаад охиныхоо сургууль руу очиж тэгмийн эрхлэгчтэй уулзжээ. Нами 11-р сарын 20-нд 3 цагт хичээлээ тараад сургуулиэр эргэж ирээгүй гэж хэлсэн. Нэг ангийн охин нь Нами хичээл тараад нэг эрэгтэйтэй уулзна гэж байсан гэж хэлсэн ч хэн болохыг хинч мэдэхгүй байв. Эцэг их нь цагдаа нарт хандан яаралтай шалгаж өгөөч гэж хүссэн. Цагдаа нар шууд ажиллагаагаа эхлүүлжээ. Эхлээд Японы эмзүү их сургуулийн орчмыг шалгаж, ойролцоох галтрагны болоод явган зорчигчдоос хүртэл мэдээлэл цуглуулж эхэлсэн. Намигийн эцэг их зүгээр байсангүй. Алга болсон тухай зарын утас хэвлэж, түүнийг оцсон байх боломжтой бүх газарт нааш тарав. Шалгалтын явцад цагдаа нар нэг чухал зүйл олж мэджээ. Намид нууцаар үргэлжлэх найз залуу байсан. Энэ залуу цагдаа нарт хэлэхдээ 11-р сарын 20-нд орой 9 цагийн үед Нами над руу мессеж бичсэн. Хайраа юу хийж байна? Чамайг санаад байна.
Чи завтай юу? Би чамтай хамт караоке дуулмаар байна. Кино үзмээр байна. Сайхан амраарай. Гэхдээ тэр өдөр өдрийн цагаар өөр нэг эрэгтэйтэй уулзсан гэдгийг би огт мэдээгүй гэжээ. Цагдаа нар Намигийн утас 11-р сарын 20-ны оройн 11 цагт хамгийн сүүлд сүлжээтэй байсан. Түүнээс хойш бүрэн унтарсан болохыг тогтоов. Хамгийн сонирхолтой нь сүүлчийн байршлал нь Токио биш, харин Ибараки мужийн өмнөд хэсэгт байрлах Камису хот борчин байсан. Энэ газар нь Намигийн сургуулиас 80 км зайтай. Цагдаа нар улам мөрөдийг нэгтгэн Нами хаагуур явсныг бүрэн тогтоож чаджээ. Намигийн явсан маршрут 3 цаг хичээл тарсан. 5 км орчим алхаж Тайто дүүргийн Ууны галдурганы буудлын руу очив. Тэндээс тэр Чиодо шугамын метронд суулаа. Гита Сенжүдээр шугамсуулж Чопын сугамд суув. Токио буудлын дээрээ дахин шугамсуулж Соугу шугамаар сууж Ипараки руу явсан. Нами Ипараки мужийн өмнөд хэсэгт байрлах Кашимижинку галдурганы буудлын руу иржээ. Тэндээс гарч таксины зогсоол руу очисон байна. 5 цаг 43 минутад Нами таксинд суусан. Таксины жолоочийг цагдаа нар олж уулзахад тэр ингэж хэлжээ. Охин надад зөвхөн Камиса хотын зүг яваарай гэж хэлсэн. Тодорхой аяг хэлээгүй. Нэг тавилгын дэлгүүрийн дэрэгдэх уулзар дээр Нами эндээс зүүн тийш эргээрэй гэжээ. Такси зүүн гар тийш эргэж хэсэг яваа зам дагуу байрлах Пемели Мартад зогссон. 6 цагийн үед Нами $25 орчим төлөөд таксинаас буугаад дэлгүүрлөө орсонгүй зүгээр л зүүн зүг рүү алхасаар алга болжээ. Хяналтын камерыг үзэхэд жолоочийн ярьсан нь үнэн байв. Нами дэлгүүрийн хажуугаар алхаад ор мөргүү болсон байлаа. Цагдаа нар Камису орчмын гэмт хэрэг толгодож байсан хүмүүсийг шалгаж эхэлсэн. Хамгийн түрүүнд 35 настай Коичи Хиросе гэдэг эрийг сэтгэлжээ. Тэр Кашима хотод барилгын материалын компанид ажилладаг. Камису хотын нэгэн хороолт амьдардаг. Энэ байр нь Нами сүүл харагдсан Пемели Мартаас холгүй. Шалгалтаар Хиросе өмнө нь 2 удаа баривчлагдаж байсан тогтогдов. Цагдаа нар илрүүлсэн нэг хэрэг нь өмнөх жил тэр Твиттерээр 12 дугаар ангийн охинтой танилцаж насан туршаагүй гэдгийг нь мэдсэн ирнэ. Уруу татан хүчнэтгийг завдсан байдаг. Аз болоход охины эцэг их цаг тухайд нь мэдээд цагдаад мэдэгдсэн тул Хиросе торгуулж өнгөрсөн байна. Цагдаа нар Хиросег дуудаад байцаахад тэр Намиг таньдаг 11-р сарын 20-нд уулзсан гэж хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ тэр бид анх 7-Eleven дэлгүүрийн гадна уулзсан. Бид Navis автор тоглоомоор дамжуул танилцсан. Сүүлд манай гэрт 2 цаг орчим байсан. Оройн 8 цагт би Намиг зам дээр буулгаж хаашаа явсныг мэдэхгүй гэжээ. Цагдаа нар мэдээж түүнд итгээгүй. Цагдаа нар Хиросегийн хэлсэн газрын маршрутыг нэг бүршин шалгаж эхэлсэн. Тэр Камиса хотын нэг цэцэрлэг түрээлгийн хажууд байрлах 2 давхар жижиг байранд амьдардаг байв. Нийт 6 айлтай Хиросе 203 дугаар хотод амьдардаг. Шалгалтын үеэр орсон цугчдаас мэдээлэл авахад нэг хүн ингэж хэлжээ. 11-р сарын 20-нд оройн 8 цагийн орчимд нэг охин зам дээр уйлаад алхаж байхыг харсан. Охины нүүрс царай хувцас зэргийг бодоход тэр Нами байж магадгүй. Өөр нэгэн орсон суугч илүү тодорхой мэдээлэл өгсөн. Тэр орой Нами хаалга тогшоод Хиросе гэдэг хүний байрыг хааж байна. Санхүүгийн асуудал байна гэж хэлсэн. Охин их ууртай, нүдэн дүүрэн нулимстай харагдсан. Би эхлээд болгоомжлоод хаягийг нь хэлмээргүй байсан ч охин гим оргүй санагдаад эцэст нь зааж өгсөн гэв. 101-р тоотын орсон суугч бүр илүү чухал мэдүүлэг өгчээ. Орой 9 цагийн үед Нами шатаар дэш гарч 23 дугаар хаалгыг чанга цохиж байсан. Уйлж ихэд бухимдсан байдалтай. Дараа нь Хиросе хаалгаа нэгээд удалгүй Хиросе Намиг мөнгөлөг өнгийн машиндаа суулгаад явсан гэв. Намитай хамгийн сүүлд хамт байсан хүн Хирисо гэдэг нь бүрэн баталгаачлаа. Гэвч түүнийг буруутгахад хангалттай нотлох баримт дутаж байв. Хэрэг гарснаас 2 сарын дараа цагдаа нар дахин Хиросег байцаажээ. Энэ удаа тэр өмнөх ярианыхаа зарим хэсгийг өөрчилсөн ч бас л гин буруугүй мэт дүрсэв. $2700 мөнгөний маргаан гарсан. Уулзалтын төлбөр гэж тохирсон мөнгө. Гэхдээ би төлмөөргүй байсан. Оройн 8 цагийн үед би Намиг зам дээр буулгасан. 9 цагт дахиад манад ирсэн нь намайг гайхшруулсан. Би Намиг буцааж буулгаад орхисон. Дараа нь юу болсныг мэдэхгүй. Цагдаа нар үннээс зайлсхийж байгааг нь сайн ойлгосон ч баттай нотлох баримтгүй байлаа. Камису хотын нэгэн орсон цугч телевизээр Намигийн сургуу алга болсон тухай мэдээ үзчихээ. Тэр хүн өөр тохиолдсон нэгэн явдлыг гэнэт санаад цагдаа руу залгасан. 2 сарын өмнө ойролцоох талбайн өвсөн дундаас ягаан өнгийн хүрэн болсон. Хайж байгаа охины хувцас байж магадгүй. Цагдаа нар Намигийн найз нөхөд гэр бүлээс нь асуухад тийм ээ тэр өдөр Нами ягаан өрөмтэй байсан нь батлагдав. Энэ мөчөөс мөрдөгчд Нами зүгээр алга болчихоогүй. Харин ямар нэгэн аимшиг зүйл болсон гэдгийг илүү тодорхой ойлгож эхэлсэн. Хамгийн магадaltaй сажигт нь мэдээж Хиросе. Цагдаа нар ягаан өрөм болсон тухай Хиросод хэлж байцаахад энэ удаад тэр нууц чадсангүй. Хиросе эцэст нь Намиг хөнөөснөө хүлээжээ. Тэр болсон явдлыг ингэж ярьсан.
Оройн 9 цагийн үед Наами дахин манад ирсэн. Хаалга нийтэл Наами гар утсаараа миний зургийг аваад энийг Твиттер тавина. Чи надад амласан $2000 өгөхгүй бол чамайг хүмүүст ямар бузар хүн гэдгийг дэлгэнгээд сүрдүүлсэн. Наамигийн хашгираа улам шангарч хүмүүс сонсох байх гэж айсан тул би түүний амийг гараараа тагилсан. Гэхдээ би хэр удаан тагалсан мэдээгүй. Яг тэнд Наами амьсгал богдож нас барсан. Хиросе дараа нь сандарч ноцтой зүйл хийсэн гэдгийг ойлгон Наамигийн цогцыг зөөж талбай тавьчирч нүх ухаж булсан байна. Ингээд түүний хувцас эд зүйлсийг талбай ойр орчим тарааж хайсан. Гар утсыг нь гол руу шидэж устгажээ. Цагдаа нар Хиросегийн заасан газраар хайгаад шөнийн 1 цаг 30 минутын үед Камесо хотын талбайгаас Наамигийн цогцыг олсон. 20 см-ийн гүнд булсан хувцсгүй байв. Шүүхийн шинжилгээгээр гаднаас өдөн тарагдах шарахгүй. Үхлийн шалтгаан нь амьсгал богдсон болох нь батлагдсан. Энэ газар нь Хиросегийн байшингаас 13 км-ийн зайтай. Ингээд тэр өдөр Коичи Хиросе албан ёсоор барьжлагдав. Хиросе 1983 оны 2 дугаар сард Ибараки мужийн өмнөд нутгийн Жушиора хотод төрсөн. Хэрэг гарах үед тэр 35 настай. Гэр бүлийнх нь амьдрал тун хэцүү байсан гэдэг. Аав нь тогтмол ажилгүй төр зүрийн ажил хийж амьзуудаг. Ээж нь гэрийн эзэгтэй хүүхдүүдэд асарч хөшөөдийн хувцас суугааж жаахан мөнгө олдог байв. Хиросе цэцэрлэгт байхад нь аав нь нас баржээ. Үүний дараа тэд Ишиоки хот руу нүүж засгийн газрын тусламжаар амьдарч эхэлсэн. Хүндхэн амьдралын улмаас Хиросе багасаа тотгошоо аймхаа хүүхэд болсон байна. Ангийнхаа хүүхдүүдтэй таардаггүй хичээлд явах дургүй болжээ. Ээжтэйгээ байнга муудалцаж ууралсандаа гэрийнхаа цонхыг хүртэл хагалдаг байсан гэдэг. Дунд сургуульд ороход ч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй. Хичээлээ явдаггүй гэртээ суугаад видео тоглоомд донтож тоглоомын баатар болохыг мөрөөддөг хүүхэд болсон. 16 наснда дунд сургуулаа төгсөөд ахлах сургуульд явуулгүй шууд ажил хийж эхэлжээ. Тэр янз бүрийн ажил хийдэг байв. Супермаркетын ажилтан, ресторан зөөгч, барилгын ажил гэх мэт. 2017 он 34 настайдаа Хиросе асуудалд оржээ. Тэр сургуулийн охиныг бэлгийн байдлаар дарамтлсан эргээд баривчлагдаж торгуул төлсөн байна. Тэгээд гэр бүлийнхнээсээ холдохын тулд Ишиокигоос нүүж Камесо хотын жижиг байр руу ганцаараа нүүжээ. Хэрэг болохоос 5 сарын өмнө тэр Кашима хотын барилгын материалын компанид ажилд орж доктортой ажилтай болсон мэт харагдаж байв. Гэхдээ түүний бодит амьдрал тоглоом, онлайн чат, мөнгөөр охидтой уулздаг. Түүний хамгийн дуртай тоглоом бол Pokemon Go Noise Out байсан. Энэ тоглоомоор таарлцсан 18 настай охин нь Нами. Хиросе залуу охидтой танилцаж, уулзаж, мөнгө төлөх амлалт өгч болцох дуртай байлаа. Японд түүнийг Папагатацу буюу мөнгөөр уулзах харилцаа гэж нэрлэдэг. Нами дөнгөж 18 настай байсан тул цагдаа нар түүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл задлаагүй. Оройн 6 цагийн үед Хиросе анх Намиг 7-Eleven дэлгэрүүгээр тосч авчээ. Тэр Намигаас өөрийнх нь байрны байршлыг нууцлахын тулд нүдээ дараа сууж байв. Би жолоо байрна гэж хэлсэн байна. Нами түүний хүснээр нүдээ дарж машинд суусан. Тэд Хиросегийн гэрт хэсэг хугацаанд байжээ. Дараа нь Хиросе би чамайг галтрагны буудлын дээр болгоно, мөнгө ч өгнө гэж хэлээд охины нүдийг дахин даруулаад хөдөлжээ. Харин бодит байдал дээр тэр Намиг хотын захын талбай тавьчирч буулгаад мөнгө өгөхгүй өөрөө хайр гэж орхин шууд буцаад давхиж явсан. Нами энэ үед мөнгө ч байхгүй, хот руу буцах унааны төлбөрч байхгүй байсан бөгөөд маш их ууралсан байна. Охин гар утасныхаа газрын зураг өөрийн ой санамжаар иргэд зам олж 7-Eleven дэлгүүр дээр иржээ. Тэндээс оршин суугчдаас асууж Хиросегийн байрны аягийг мэдсэн. Орой 9 цагийн үед Нами Хиросегийн байрны хаалгыг хүчтэй тогшиж ууралсан, уйлсан байдалтайгаар мөнгө нэхэв. Уцаараа Хиросегийн зургийг авч чи мөнгө өгөхгүй бол би энэ зургийг Твиттерт тавина. Чамайг хүмүүс ямар хүн гэдгийг мэднэ гэж сүрдүүлсэн байна. Хиросе үүнээс их айсан. Баривчлагдаж байсан түүхтэй насан туршаагүй охидтой харьцдаг гэх мэдээлэл дахин ил гарвал ажил амьдрал нь баларх учраа тэр маш их төгсжээ. Тэр Намиг ойролцох итэм рүү аваач өгнө гэж худлаарч машиндаа суулгаад хөдөлсөн. Гэвч замын дунд Нами дахин чанга орилж маргалдаж эхэлжээ. Хиросе хүмүүс сонсчихгүй гэж айгаад амийг нь тагалсан. Хэр удаан тагалсаа мэдээгүй гэж хожим хэлсэн байдаг. Тэр намгүн болсон үед л охин амьсгалгүй болсон гэдгийг ойлгосон. Сандарсан Хиросе ойролцох талбай руу явж шүн дунд хүрзээр нүх ухаж цогцыг булсан байна. Дараа нь охины хувцсыг тарааж хаяж гар утсыг нь гол руу шидсэн. Хиросег барилснаас хойш мөрдөн байцаа түргэлжилж удалгүй хэрэг шүүх рүү шилжив. Хиросегийн ажилдаг барилгын материалын компани менежерч цагдаад мэдүүлэг өгсөн. Түүний хэлснээр хэрэг гарахаас хэдэн хоногийн өмнө Хиросе мөнгө дутаад байна, урьдчилгаа цалин өгөөч гэж хүсэл гаргаж байжээ. Харин хэрэг болсон өдөр тэр амарч маргааш нь юу ч болоогүй мэт ажилдаа эргэн ирсэн байна. Хэрэг гарснаас хойш Токиогийн шүүх Хиросегийн эргийг хэлэлцэв. Түүнийг бие махбодод гэмтэл учруулж бүхэл түргсэн.
Мөн бусад холбогдох зүйл ангиудаар буруутгасан. Прокурорууд Хиросигийн үйлчлэгийг хэд таргис гэж нэрлэн дараах үндэслэлийг дурджээ. Тэр Намигийн ам хамрыг хүчээр дарж амьсгал богдуулсан. Өгсний дараа цогцыг булж, утсыг тарааж, утсыг нь хайсан. Мөнгө өгөхөөс зайлсхийж санаатаагаар хуурсан. Аргагүй байдал бус, өөрийгөө хамгаалах бус, өөрийн ашиг сонирхол нь гол байсан. Харин Хиросигийн өмгөөлөгч дараах зүйлсийг хэлжээ. Тэд үнэхээр маргалцсан. Гэхдээ Хироси охиныг алах зорилготой байгаагүй. Энэ бол санаатаа аллах биш, орилсноос нь найж амийг нь хагтаа санамсаргүй алсан. Цогцыг булсан нь найдас, сандралын улмаас хийсэн зүйл, хорлох санаатай байгаагүй. Шүүх хэрэг явдлын бүх талаас нь үнэлээд эцэст нь нэг шийдвэр гаргалаа. Токиогийн шүүх Хиросиг бие махбодын гэмтэл учруулж үхэл хүргэсэн. Мөн бусад холбогдох зүйл ангиудаар буруутай гэж үзэн 14 жилийн орхиол оноо. Ялан хит бага мэт сонсогдсон ч Японы улаар энэ төрлийн хэрэг дундаас өндөр ял байлаа. Намигийн хэрэг бол энгийн нэг сургаггүй алах болсон тохиолдол биш. Тэр бол интернетээр огт танихгүй хүнтэй уулзах нь ямар аюултай байж болохыг сануулсан бодит жишээ. Онлайнаар хүүхэд залуусыг онолдог хүмүүс хувийн мэдээллээ хэд задлах, ганцаараа уулзах энэ бүхэн ямар эрсдэл дагуулдгийг энэ хэрэг тод харуулсан. За өнөөдрийн бичлэг маань энэ үрээд дуусаж байна. Та бүхэнд бичлэг маань таалагдсан бол лайк, сабаа заавал дараад өгөөрэй.